За бочулч дээ. За би бол нэг амар тийм PDF энтер бол нэг бэлдээгөө. Ерөнхий олох шууд ярилцаад явчих гэж бодож байгаа. Манайд ч гэсэн нэг амар миний ширийг үзэх гэж ч гэдэг юм нэг тийм байх. Угаасаа ярилж байгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр давхар өөр юм ингэж гисэн сонсоод байж болно. Давхар би рекорд хийж байгаа хатгалж байгаа. За тэгээд бүгдэнд нь орой минь өнөөдрийнхөө вебинарын хүрээнд болохоор яг тийм арилжааны сэтгэл зүй гэхээсээ илүүтэйгээр давхар яг трейдер гэдэг хүнийхээ хувьд ч гэдэг юм уу та. Яг би арилжаачин гэдэг хүнийхээ хувьд яг хэрхэн өсөж хөгжих вэ ч гэдэг юм. Яг энэ арилжаа гэдгийг яаж утгаар нь хийх ёстой юм бэ гэдэг талаар нь. Сэтгэлгээгээ яаж өөрчлөх юм бэ гэдэг талаар нь үнэхээр ярилцсанаа. За ерөнхий манайхан бөөнөр ороод ирсгэж юм багш юм да. 10 том багш. Дахиад уг нь зөндөл хүмүүс орж ирвэл гоё л байна. Хэрэгтэй сэдвэр ярих юм. За ямар ч байсан. Ерөнхий бол одоо ингээд би зөв шууд те амар raw байдлаар бэлдсэн PDF энэ байхгүй шүү. Толгоонтор орж ирсэн те. Яг өөрийнхөө туршлагаасаа хуваалцаж байгаа яг энэ сэтгэлгээний тал дээр хүмүүстийг ямар асуудлууд тулгардаг, надад ямар асуудлууд тулгарсан. За яг энэ асуудлуудыг би яг хэрхэн яаж шийдсэн бэ ч гэдэг юм. Тэр талаар ерөнхийдөө ярилцаад яриад явчихна. За ерөнхийдөө бол нэг 3 цогц зүйл дээр тулгуурлаж би ярих юм. Тэгвэл нэгдүгээр болохоор нийт 95% арилжаач бид нэр алдаад байгаа тийм. Яг дансааш таагаад байгаа. Яагаад 95%, яагаад 90%, яагаад 91%? Ямар ч байсан 90-с дээш хувь нь алдаад байгаа шүү дээ. Энэ цөөхөн өдөө нь ашигтай байгаа. За тэд нар ашигтай байгаа цөөхөн өдөөвийнх нь бүр цөөхөн өдөө нь бүр дараагийн түвшинд хэмжээний ашиг хийгээд үлцээд нь бол тийм хэрэглээнийхаа түвшинд арилж байгаа болгоод тийм сайд хаасл болгоод явж чадж байгаа тийм. Тэгмээ тэр бүр ашиг хийж байгаа хүмүүсийн дахиад бүр нэг цөөхөн өдөө хувь нь бүр тогтмол фандас ашиг хийгээд ч гэдэг юм уу тийм. Бүр ингэж жижигсээд яагаад энэ асар олон хүмүүс арилжж байгаа энэ том зах зээлээс яагаад ингэж жижигхэн хэмжээний цөөхөн өдөө хүмүүс ашигтай байгаад байгаа юм бэ? Яагаад цөөхөн өдөө хүмүүс нь энэ арилжаачин гэдэг замыг үндсэн туулах ёстой юмар нь туулаад яаж ингэж ашигтаа хүрээд байгаа юм бэ гэдэг аюул сонирхолтой зүйл болчихсон байхгүй. Тэгэл энэ тентийн хүмүүсийн видеонуудыг үзэх юм бол ерөнхийдөө ер нь би чадсан юм чинь таа ч гэсэн чадна гэж ярьдаг та. Энэ болгон л би чадсан юм чинь чи ч гэсэн чадна. Арилжаа гэдэг нэг хэцүү биш тэ. Эрслийн дүрм мөнгөний дүрмээр бариад явж хахад бүх юм болно. Арга барилаа сурцсан байхад бүх юм болно. Окей. Тэ тогтмол ашиг хийх нь хамгийн чухал гэж янз бүрийн тэ нэм гаргалгаанууд гаргаж өгдөг. Гэхдээ эцсийн дүн дээрээ ч гэсэн бүр тоон статистик үзүүлэлтэн дээр яалтчгүй 10%, 100% арилжаачтаас зөвхөн 10% л амжилтанд хүрээд байгаа. Бид нар яг юуг өөрөөр хийгээд байгаа? Яаж хийгээд байгаа юм бэ гэдэг дээр. Би бол яг өөрийгөө бол тэр 10% бол багтцсан гэж бол хэлнэ. Гэтэ тэр 10%-ийн топ 10% бол бас байж чадахгүй. А би бол хэрэглээнийхаа мөнгийг бол зах зээлээс олчдаг. Шаардлагатай мөнгөнд өгөөдөө бол хэрэглээнд хэрэгжилдэг. Тэгмэл ашиг хийдэг үү хийдэг те. Тэнгууд яг энэний хувь дээр би яг энэ өнөөдрийн байгаа энэ одоо байр суурин дээр ирэхийн тулд яг юу тулсан бэ гэхээр нэгдүгээр одоо би 5 дахь жилдээ арилжааж байгаа. 5 дахь жилдээ арилжааж байгаа эхний 3 жил бол угаасаа Twitch short-ээс наа улаан алдагталтай байсан. Байнга л алддаг. Stop loss. Өнөөдөр арилжаа хэлээ, дансаа шатаалаа. Маргааш нь дансаа цэнгэллээ, шатаалаа. Дараа сард мөнгө цогтолж байгаа ахаа дансаа шатаалаа. Тэгээ дараа нь дахиад дансаа шатаалаа. Зүгээр л ингээл ерөөсөө тийм payout байхгүй, withdraw data авалт байхгүй. Зүгээр л мөнгөө маркет зарцуулаад мөнгөөр цэнгэллээ маркет төглөө. Фанд авлаа маркет төглөө. Ерөөсөө өөртөө юм авч үлдчих чаддаггүй байсан. Яг энэний гаргалгаан дээр би яг юу бодсон бэ гэсэн чинь ердөөсөө л окей. Арилж байгаа анхнаас нь л худлаа ойлгосон байна шүү дээ. Бидний ихэнх нь те окей. За арилжаа гэдэг чинь бол иймэрхүү зүйл байгаа. Би бол мөнгө хийх хэрэгтэй ч гэдэг юм те. Окей, интернет дээр нэг бичлэг үзсэн чинь нэг скрил гэдэг байгаа нөхөртэй ингээд хитэн чарт зураг харж байгаа нэг байсаал тавчлаар дараад нэлээд мөнгө хийчих чинь те. За энэ бол өстой гоё харагдчих юм те. За энэгээр бол би амьдралаа өөрчлөх юм байна. Би л энэ арилжааг сурчих юм бол хэмжээний мөнгө хийх юм байна гэсэн тийм ойлголттой болчих. За тэгэл ингээд харахад те тэр цаана нэг бат гэдэг нэг хүн байгаа, мөгчин гэдэг нэг хүн байгаа те. Хинч үү тийм. Мангар хэмжээний мөнгөөр арилжаа гэдэг мангар хэмжээний ашиг олоод байдаг. Тэр болгоныг бид нэр анх харчаад окей, энийг л сурчих юм бол би мөнгөтэй болох юм байна. Арилжаа хийх юм бол би баячих юм байна гэсэн ойлголттой яг анх орж ирсэн. За тэгээ мэдээж
би тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулаад ирснээр за энэ нөхөрчөнд бас тийм ч амархан биш юм байна да гэсэн бодол бидний толгоонд орж ирж байгаа тийм. Тэгвэл яагаад энэ тийм амархан биш юм бэ гэдэг энэ бодол орж ирж байгаа вэ гэхээр бид нэр өртөөсөө л мөнгө хийж чадахгүй шүү дээ тийм. Яг энэ зах зээлээс бид мөнгө ашиг гаргаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор л за энэ чи хэцүү юм байна да гэдэг нь үр дүнд хүрч байгаа гэсэн. Ашиг хийхгүй алдагт хүлээгээд байгаа хүмүүс чинь л ер нь эцсийн дүндээ би нэг зүйлийг буруу гэдэг нь эсвэл энэ жоохон хэцүү хүнд юм байна гэдэг ойлголтын дээр хүрдэг. За тэнгууд яг энэ бүх зүйл чинь хэцүү юм байна штэ. Тэгвэл яаж энийг сурах юм бэ гэдэг явангууд яг нэг буруу алхам бидний замд хүн болгоны трейдер болгоны замд тулгардаг. Тэр нь болохоор за ашигтай арилжаачин болохын тулд би ингэх ёстой гэдэг нэг юм гарч ирдэг. Жишээ авъя. Өнөөдөр магадгүй та ерөө чи ашигтай арилжаачин л бол чи энэ фандыг давдаг байх хэрэгтэй ч гэдэг юм. Ашигтай арилжаачин мөн л бол чи фандаасаа pay out хийх хэрэгтэй. Ашигтай арилжаачин мөн л бол чи ингээд татаа авалт хийдэг ч гэдэг юм. Ийм ойлголтууд бол биднэрт байгаад байгаа шүү дээ. Ерөө чи ашигтай арилжаачин мөн л юм бол. Энэ бол нэг талаараа бол маш зөв. Мэдээж чи ашиг хийж яана л гэдэг чи ашигтай арилжаачин л гэсэн үг шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа болохоор энэ дүнгууд сурж байгаа ч гэдэг юм уу яг нэг бүрэн боловсрч амжаагүй байгаа хүмүүсээ жоохон буруу ойлголт өгчдөг. Ашигтай арилжаачин биш, ашигтай арилжаа хийх гэдэг дээр манайхан төвлөрөөд эхэлдэг. Тэгээ арилжаа гэдэг зүйл дээр бүр дэндүү их анхаарал хандуулад эхэлдэг. Алдаад тэгээ энэ хэцүү юм байна гэдгийг мэдсэн хүмүүс чинь артаас нь за энэ хэцүү зүйлийг би одоо ингээд сурчих юм бол үнэхээр хэрэгтэй гэдэг амар гоё юм амбицтай бид нэр эхэлдэг. Гэхдээ тэр амбиц маань биднийг өөрсдөө зам дунд алаа хийдэг. Тэр нь юу гэхээр бид нэр дэндүү их тэр ашигын төлөө хөөгд эхэлдэг. Яг тэр profitability буюу яг энэ ашигтай арилжаачин гэдэг замлыг л бид нэр хөөгд. Ерөөсөө яг энэ зах зээлийн хөдөлгөөн үйл явцыг яаж яваад байгаа юм бэ гэдэг ерөөсөө бид тоохоо болчдөг. Яг энэ чартан дээр зурдаг зургнууд тэртээ за одоо шилбэл алтны энэ нэг 5 минутын чарт хийвэл хараа л та. Магадгүй те шинжилгээ хийлээл юу ч байдаг ямар ч арга барилаар гэж болно. Support resistance хараал за энэ доор нэг юм support байна да. Тэгвэл хэмжээнээс өсөндөө өгснөх тийм арилжааны таамагтай байгаа юм. Энэ дээр арилжаанд орохдоо ерөөсөө энэ таамагасаа илүүтэйгээр юунд төвлөрсөн байдаг вэ гэхээр за би энэ арилжаан дээр ашигтай гарчих юм бол магадгүй би ашигтай арилжаач юм. Миний таамаг зөв явчих юм бол би ашигтай арилжаач гэсэн. Эсвэл магадгүй энэ арилжааны ардаас та фанда давах магадaltaй байлаа гэж байна. Яг энэ типийг авчихвал юм бол та фанда давлаа тийм. Би энэ фандыг л давчих юм бол би ашигтай арилжаач юм бол. Би амжилттай арилжаач юм. Би амжилттай трейдер болно. Яг нөгөө амжилттай арилжаачныхаа замлыг зөвхөн нэг арилжаанд бид нэр тулгаад ирдэг гэсэн. Арилжаа хийх болгондоо тэрэн дээрээ хитрхи их төвлөрөөд ердөөсөө арга барил дээрээ төвлөрөхөөс илүү хийх ашигн дээрээ хамгийн их төвлөрөөд эхэлдэг. Чи өөрөө бидрийг яг замд нь алаа хийчихдэг. За магадгүй та бүр ингэдэй institutional level trader байлаа гэж дээ. Амар шинжилгээ хийдэг. Магадгүй таны 10 арилжааны 6-нд бүр ингээд батарааны 100% TP зөгтөг. Та бүр нэг харьцан 5-тай риск рewardтай арилжаанууд хийдэг. Бүр супер трейдер байлаа гэж бодоо. Тим арилжааг хийдэг. Сар болгон тогтмолтой нэг бүр ингээд за бүр хитэн сая байгтай нэг сар болгон тогтмол нэг 10-аас 15 сая доллар татдаг хүн байлаа гэж бодоход та өнөөдөр хийж байгаа арилжаан дээрээ би алдчихгүй ч гэдэг юм уу те. Нэг алдчихвал би ашигтай арилжаачин биш болчих юм байна. Энд дээр ашигтай гарчвал би ашигтай арилжаачин болно гэсэн нэг тийм тэнэг бодол толгоондоо хийхгүй өстэй те. Өнөөдөр би энэ арилжаан дээр ашигтай гарчих юм бол би дансаа нугалчнаа гэсэн бодолтой. Өнөөдөр би энэ арилжаан дээр дансаа нугалж чадах юм бол би супер трейдер болчихно гэсэн тийм бодолтой байхгүй өстэй. Үнэхээр тэгж ашиг хийдэг юм бол баг үнэхээр тийм л арга барилтай юм бол те. Сэтгэл зүгээр окей. Би шинжилгээгээ ингэж хийдэг арга барилтай. Би энэ арга барилтаа итгэдэг. Энэ надад энэ их хэрцэн 5-тай риск рeward өгдөг. Гэтэ би 10 арилжаанаас бол нэг дунджаар 4-т нь бол угаасаа алддаг учраас би нэг амар тийм тэрэн дээр бол юу ихгүй фокус анхаарал хандуулахгүй угаасаа эцсийн үр дүндээ эцсийн төгсгөл дээр нь надад ингээд ашигтай гараад ирсэн тэр ашиг татсан багт болоо. Тэр хүнтэй тухайн 7 хоногт ашигтай байна уу тухайн сард ашигтай нь ерөөс хамаа байхгүй. Тэр хүн өнөөдөр TP зөвхөн өнөөдөр эсэл зөвхөн тэр хүнд ямар ч хамаа байхгүй. Зүгээр л би өнөөдөр хийх ёстой зүйлээ хийсэн үү? Хийх ёстой зүйлээ дөрмийн дагуу хийсэн үү? Шаардлагатай зүйлсээ дагсан уу? Тэгэл болоо. Энийгээ дагаад тууштай явж байгаа нь тэр хүнийг ашигтай трейдер болгож байна. Та бүр хамгийн энэ хорвоод ирэхтэй байж бол хамгийн тэнэг арга барилаар ч гэсэн ашигтай арилжаач юм байж болно гэдэг байна шүү дээ. Яг сармагчанд те тэр ингээ buy sell тавчлаар өгөөл ээлжлүүлээд те дараалаад хамгийн гол нь тогтмол эрсдэл тогтмол риск менежмент бариулаад нэг хэрцэн нэгтэй арилжаанууд хийлгээ явахад сармагчин хүртэл ашигтай гарч ийн гэдэг байна шүү дээ. Тэрэн дээр ягаад бид нэг ингээ ашигтай гарч чадахгүй юм бэ? Юун дээр алдаад байна гэдэг чинь
Ердөөсөө л яг энэ нэг арилжааны ашигн дээр төвлөрсөн төвлөрлөөс олж алдаад байдаг гэсэн. За тэгвэл яг энэний үндэс нь гингод одоо бид нар хоёр дахь сэдв орж ирнэ. Сая ингээд ихнийх дээр бодлоо ингээд арилжаан дээр бид нар хамгийн зөвхөн ашигтай гарахын тулд гээд маш их төвлөрөл хийцдэг. Ингэж байгаагийн шалтгаан нь ер нь юу вэ гэхээр бид нар яг арилжаа гэдэг зүйлтэй үндэс нь аягүй холбогддог. Бид нар арилжаатай үндэс нь ерөөсөө холбогдлохгүй. Ерөнхийдөө бол та ингээл өдөртөө бид нар босоод нутаж босч ирэл нэг аяг ус уухад тэрэнд бол нэг амир үнц байхгүй шүү дээ. Угсаал би энэ усыг хийгээд удаг уух хэрэгтэй. Ингээл байж байгаа. Энд бол нэг тэгштэй. Би өнөөдөр ус уучлаа гэх юм догтлол баярлаад гэдэг юм байхгүй шүү дээ. Яас би өнөөдөр шүтээ угаачлаа гэх юм догтлдог юм байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Өнөөдөр та арилжаа хийх гэж байгаа бол ерөөсөө тэн дээр догтлоод авах шаардлага байна. Энэ таны л өдөр тутмын хийдэг зүйл. Өдөртэй байх хэрэгтэй. Нэг энэ дээр тэгштэй нэг амир үнц нэг бол амир анхаарал хандуулаад романтасайз хийгээл те. Нэг чарт харж байгаа нь өөрөө бүр нэг тийм амар кул дог те. Би л ийм хийж байгаа гэсэн нэг тийм хит их үнц нь холбочхоор алдаад эхэлдэг. Бидүүд жишээ авч үзээ л та. Одоо залуу хөлт байлаа. За залуучууд байлаа гэж тэ. Тэгээ нэг болцоонд явъя л та. Нэг бүсгүйтэй ингээ болцоо тоглолцлоо. Тоглоод эрчээ эмхтэй эмхтэй хүн ч ер нь болцоонд тоглолцоод болцоотой өдрийнхөө тэ өмнө нь өөрийгөө бэлдээл тэ. Тэр нь бол нэлийн үнц юм байгаа штэ. Тэр хүнтэй өнөөдөр миний гаргаж байгаа тэ үйл явц зан араншингаас 100% хамаараад тэр хүн надад таалагдахгүй гэдэг шийдэгдэх тийм. Тэнгууд мэдээч тийм амар их дарамт прешэр ороод ирсэн. Тэр их үнц юм байгаа тийм. Чи үнэхээр тэр үнтэй болцоонд явж байгаа гэсэн чи тэр үнийг хүсэж байгаа учраас чи тэр үнтэй болцоонд явж байгаа шүү дээ. Маш их хэмжээний үнц нь байгаа байхгүй юу? Тэрнээс болоод яг болцооныхоо үед хүн болгон анхны болцоон дээр тодорхой хэмжээний тийм нэг жоохон сандрагч гэдэг юм уу, жоохон имэгч гэдэг юм уу. Яг өөрөөрөө байж чадахгүй нэг өөр хин нэгний дүр эсэх гээд байдаг ч гэдэг юм уу тийм. Тухайн хүндээ таалагдахын тулд нэг арай нэг жоохон өсгөө гэдэг хүн ийм хүн байсан бол тэр хүнтэй болцоонд явахдаа арай нэг жоохон сайн талаа харуулахын тулд жоохон муу гэсүүдээ ингэж дараад нуугаад ч гэдэг юм уу те жоохон өөр болоод эхэлдэг. Тэгмүүд яг арилжаан дээр хүмүүс орж ирээд арилжааг романтасайз хийгээд би өнөөдөр ашигтай байх хэрэгтэй гэж үзсэн гоо та fucking дэндүү их анхаарал хандуулснаас болоод ерөөсөө өөрөөрөө арилж чаддаггүй. Өнөөдөр те магадгүй таны фанд авсан байлаа гэж хэлдэг л 100,000 фандтай. Фанд дээр арилжаа их тэр ерөөсөө ингээд те арилжааныхаа энэ чартны хөдөлгөөн зурсан зураас дээр анхаарахгүй яг тэр арилжааныхаа фандыг давнаа гэсэн сэтгэл зөрхтэй. Өнөөдөр би фандаа давах болоо давахгүй болоо. Өнөөдөр алдчихвал яана. Өнөөдөр ашигтай гарчвал фандаа давхад нэлээд ойртлоо доо. Өнөөдөр ашигтай гарчвал би фандаа давлаа доо. Тэ? Яна миний макс лос лимит ойртоод би яах вэ? Энэ болгон сэтгэл зүй чинь ингээд таны төвчлөөр дарж байгаа болгонд чинь те сэтгэл хөдлөлт нөлөөлнө. Таны өөрт чинь нөлөөлнө. Өдөр болгон тань нөлөөлнө. Тэгээ та яг үндэ энэ дээр ямар нэгэнтэй анхаарал хандуулахгүй fuck it. Надад тогтсон дүрэн байгаа. Надад тогтсон эрсдлийн менежмент байгаа. Энийгээ дагаад явчих. Өнөөдөр надад ашигтай гарна ашиггүй гарна хамаахгүй шүү дээ. Яг нэг чартны ард суулаа. Энэ чарт бол миний өдөр тутмын амьдрал дээр угаасаа л байх зүйл. Энд дээр бол нэг тэгж анхаарал хандуулаад байх шаардлага байхгүй. Би хийх ёстой маа, хийх ёстой дүрнийхөө дагав юм. Надад стоп гэхгүй бол би босоод явчих. Надад энэ ямар ч юм аахгүй. Би зүгээр л хэдэн зураасны ард хэдэн товчлуур л дарна. Энд дээр нэг илүү юм байхгүй. Надад ямар ч үнцэн байхгүй. Эндээс би тэ их амар мөнгө хийх гэж яриад тах шаардлага байхгүй. Угаасаа хамгийн гол нь би өөртөө гаргасан дүрмийн дагуу хийх ёстой зүйлээ хийж гинэ гэдэг л хамгийн чухал юм байна. За тэгмэд үнц нь холбоно гэдэг нь өөрөө яг яаж холбогдоод байгаа вэ гэхээр мэдээж мөнгө холбогдчихж байгаа учраас үнц нь холбогдоод байгаа да. Бид нар арилжаанд орж ирж байгаа эхний шалтгаан бол мэдээж мөнгө хийх. Нэг мөнгөтэй болох гэж арилжаанд орж. Тэгээ хамгийн гол нь нэг хэцүү зүйл нь юу вэ гэхээр арилжаан дээр мөнгө олъё гэж орж ирж байгаа хүн урт хугацаанд угаасаа дансаа шатаа. Угаасаа л мөнгө алдна. Магадгүй өнөөдөр та зах зээл дээр за өнөөдөр би мөнгө олно гэж орж ирж байгаа бол та мөнгө хийж магадгүй те. Өнөөдөр үнэхээр ашигтайгаар стап бой бүрдээд та супер ашигтай гарч магадгүй. Гэтэ тэр чинь таны мөнгө биш байхгүй. Тэр маркет танаас буцаагаад өнөөдөр аваад явчих шээ. Маргааш нь дахиад мөнгө хийх гэж орж ирдэг. Гэтэ таны сэтгэлгээний те төрөөсний чинь дагуу хөдөлгөөн явагдахгүй бол тэр чинь та нөгөө зорилго чинь өөрөө мөнгө олох гэж орж ирсэн болохоор нэг удаагийн алдагдлыг та хүлээн зөвшөөрч чаддаггүй overtrade буюу хоёр дахь харилж хийдэг. Тэр би яах ёстой юм бэ? Өсгөө. The fuck би тэг мөнгө бодохгүй юу бодох юм бэ? Би нарилжаач мөнгө хөвчлөж орж ирсэн шүү дээ. Гэхдээ мэдээж та мөнгө хийх гэж орж ирсэн.
Гэхдээ та нэг арилжаан дээр мөнгө хийх гэж битгий оролдоо. Арилжааны зах зээл дээр бид нар тэ тогтмол өгөөжтэй байх гэж орж ирж байгаа болохоос өнөөдрийн дотор баячих гэж би орж ирээгүй. Арилжааны зах зээл дээр би урт хугацаанд ашигтай тэ банкны хадгаламжаас илүү өгөөжтэй, ажлын цалингаас илүү сартаа илүү ашигтай бай гэсэн бодолтой орж ирсэн болохоос өнөөдрийн энэ арилжаагаар би сарын цалингаа татна гэж орж ирээгүй шүү дээ. Бид нар энийг амар сайн толгоондоо санаж явах хэрэгтэй. Арилжаа бол ерөөсөө тийм амар кул дог те юм гэж битгий бод. Энэ бол зүгээр л нэг уйтартай чарт. Та энэ чартан дээр юу хийх ёстойгоо өөрөө маш сайн мэдж байгаа те. Интернетээр дүүрэн лекцүүд нэг тодорхой хэмжээний арга барилын сургалтууд байдаг. Та ямар ч арга барил ашигладаг байсан гэж бол order flow байна те. ICT байна. Юу вэ? Хамаагүй footprint heat map, trend line юу вэ? Тэр өстө таны дур те. Та хамгийн гол нь тэр арга барил үнэхээр өөрийн болгосон байгаа бол танд өнөөдрийн арилжааны үр дүнгээс илүү үйл явц чинь хамгийн чухал юм гэсэн. Яг арилжаачийн үний хувьд хамгийн чухал өгөөж өгдөг нь болохоор энэ урт хугацаанд ашигтай арилжаачдыг л авдаг шүү дээ. Ерөнхийдөө Монголд байгаа нэг жоохон худлаа гарууд шин. За монголооч бай бүр дэлхийн хэмжээтэй үнэхээр ашиг хийдэггүй ч гэдэг юм уу те. Зүгээр ингээд худлаа интернетээр флексдэг гарууд бол аюу ойлгомжтой харагдаж шүү дээ. Яг ингээд нэг хийсэн арилжааг нь харахаар ерөөсөө яг нэг тийм чартан дээрсэн шинжилгээгээ харуулахгүй зүгээр яг нэг мангар болон маржин шатсан те. Төвчлөр дарцсан мангар хэмжээний мөнгөө харуулад тэр цаана ерөөсөө бид нарт алдсан алдагт харуулахгүй байгаад процесс яваад байдаг шүү дээ. Тэнгууд яг эсрэг тал болохоор үнэхээр яг ингээд нэг урт хугацаанд ашиг хийгээд байгаа хүмүүсийг харахаар хүмүүс яг нэг мөнгөнд дүнгээ харуулахаас илүүгээр арилжааныхаа шинжилгээнүүдийг арай илүү түлхүү харуулад тэнгуудаа сар болгоны төгсгөлд ингээд Jade Capex гэдэг мөнгө ороод тарингууд би бүр ингээд 2 сая доллар ингээд фондоос татчихлаа. Гэтэ ингэж татхын тулд надад ийм процесс шаардлагацсан ингээд процессоо бүх зүйлээ ингээд харуулдаг те. Ердөөсөө би ганцхан энэ арилжаагаар 2 сая доллар хийгээд өнөөдөр би ADEX-аас татаа авалт хийжлээ гэж юм байдаггүй шүү дээ. Хацсан тараа тэгээд татаад авсан хүмүүсийн сургалтын дээр манайхаа орчул байсан баг. Тэгээд ороод харангуудаа ингээд би уцтаа үнэхээр ингээд ашиг хийдэггүй нөхөрч гэдэг юм дансаачтай нөхөрч гэдэг юм байж лээ гэдэг те. Үнэн бод мэддэхгүй. Тэгэхээр бид нар яг нэг тийм нэг арилжааны үр дүн дээр анхаарахаасаа илүү одоо сайн сонсороо. Нэг арилжааны үр дүн дээр анхаарахаасаа илүү арилжаа хийж байгаа үйл явцтай манайх анхаараарай. Outcome буюу үр дүн бол ердөөсөө таны процесс буюу үйл явцаас хамаарч өөр байна. Би яг одоо энэ зах зээлийн буюу яг одоо явагдаж байгаа энэ чартыг би дээшээ ингэж явах уу, нэг доошоо ингэж унах уу гэдгийг би хизээш таамаглаж мэдэхгүй. Өнөөдөр магадгүй би энэ ч суппорт зурчаад энэ доошоо эвдэрнэ гэсэн таамаг гаргачаад фан тэр таамагтаа 100% итгэлтэй те. Энэ ингэж явах ёстой. Энэ арилжааны үр дүнд би $50,000 олно гэсэн тийм сэтгэлгээтэй арилжаанд орох юм бол алднаа. Угаасаа азан дараад энэ арилжаан дээр ашигтай нэг удаа гарч болно. Өссөн үсээгүй дараагийн төсөл тэрний дараачийн арилжаан дээр маркет танаас тэр мөнгө чинь буцаагаад авсан. Яг тэгэхээр та ердөөсөө нэг удаагийн арилжаанд анхаарат байгаа баггүй юу? Тэр яг энэ үр дүн процесс таахаа. Тэгвэл энэ үр дүн процесс гэдэг нь яг юу юм бэ? Гэнгүүт энэ яг үндсэн сэтгэл зүйн 3 дахь парт буюу нөгөө дадал зуршил руу орж. Манайхан нэг зүйлийг аягүй хандаад. За би таадас нэг жоохон асууя л та. Өнөөдөр за өсгөө гэдэг 2 хүн байгаа зав. Яг миний яг надтай яг адилхан нэг хөлбөр нөхөр байгаа зав ингээд төсөөлж та толгойн дотор. Заавал өсгөө гэлгүй өөрийгөө төсөөлчихсөн. Өнөөдөр та чарт харлаа. Банк хоолойдоо амралттай өдөр байгаа тийм. Чартны хөдөлгөөн ийм заваа удаан бахыг та угаасаа мэдчихэж байгаа. За тэгэнгүүт нэгдүгээр өсгөө болохоор нэгдүгээрх би за өнөөдөр банк хоолойдоо юм чи өнөөдөр би арилжаа ихгүй үнччихөө. Надад шаардлага байхгүй. Би энэ дээр шаардлагагүй алдагт хүлээгээд хэрэг байхгүй би арилжаанаасаа зааварлаа. Өнөөдөр би арилжаа ихгүй. Гэтэл 2 дахь өсгөө байгаа. 2 дахь өсгөө болохоор өнөөдөр баг 12 цаг чартны ард өглөө 6-аас орой 6 хүртэл ингээд чартны ард цуцсан. Өглөө 7-аас орой 6 хүртэл 7 хүртэл чартны ард цуцсан. 20-30 шаардлагагүй арилжаа хийгээд ашигтаач гэрсэн байгаа, алдагталтаач гэрсэн байгаа. Эцсийн үр дүн дээр нэг 2 юм уу 3% алдагталтай те өдрөө дуусгачлаа гэртээ. Энэ хоёр хүний хин нь хамгийн их ажил хийж байгаа вэ? Хин нь хамгийн их хөдөлмөр гаргаж байгаа вэ? Та
коммент сектор бичтэй. Яг нэг нь бол тэ өнөөдөр би арилжаа хийсэнгүй. Нөгөөх нь болохоор банк холодыг мэдсээр байж, чартны хөдөлгөөн удаан гэдгийг мэдсээр байж, өглөөнөөс орой болтол тасралтгүй баахан арилжаанууд хийсээр багаад алдагдaltaа гарсан. Энэ хоёр хүний хин нь илүү хөдөлмөрлсөн бай та бичтэй. Өөрсдийнхөө үзэл бодлоор. За яг бичээд яг шууд биелчил та. Угаасаа ашигтай гарч байгаа нь бол мэдэн штэ. Арилжаа хийгээгүй нөхөр л давуу талтай гарч байгаа штэ. Тэгэхээр та энийг бодох хэрэгтэй байхгүй. Арилжааны зах зээл амьдралаас юугаараа нэг зүйлээс өөрөө гэхэлэр хэр их хэмжээний арилжаа хийхээс үл хамааран бидний үр дүн гарна. Бид нар аль болох бага арилжаа, аль болох цөөхөн арилжаа, аль болох арилжаа хийхгүй байж энэ дээр урт хугацаанд ашигтай гарна. Яагаад? Зөвхөн чинь арилжаа хийж шин байсал төвчлөр дарж ашигтай гарна гэсэн. Дунгад бид нар зах зээлийг таамаглаж чадахгүй. Биднэрт өндөр ашигтай гарах магадaltaй өдрүүд байгаа, багатай өдрүүд байгаа. Бид нар бидний арга барилаар тусгаарлагдаад угаасаа биднэрт хилэгдээд өгөөд гараад ирчдэг. Өнөөдөр таны сетап бүрдээгүй байх та арилжаанд орвол таны алдах магадлал өндөртэй. Яг тэрнтэй адилхан болох болчиход байгаа байхгүй. За тэгэнгүүт биднэрт яагаад энэ сонин далд хумсар суудсан байгаа даа гэхээр нэлхаасаа 10 жилд орхосоо, цэцэрлэгт орхосоо, их сургуульд орхосоо ахуулаад бид нар хэр их хэмжээний үйлдэлхийн тэр хэмжээгээрээ сайшаагдаж ирсэн байдаг. Жишээлбэл 10 жилд хин хамгийн их давтлага даалгавар хийсэн байна. Хин хамгийн их хуулан бичих хийсэн байна. Хин хамгийн их хичээл та гэрийн даалгавраа сайн хийсэн байна. Тэр хүүхэд хамгийн сайн үнэлгээ, хамгийн сайн дүн үнэлгээ авдаг. Их сургуульд орлоо. Хин хамгийн сайн хичээлдээ бэлтэж чинь, хин хамгийн сайн тэ кейсүүд уншиж чинь, хин хамгийн сайн пейперүүд уншиж бичиж чинь. Тэр бас сайн дүн авдаг. Ажлын байран дээр орж ирлээ. Хин хамгийн олон цаг ажиллаж чинь, хин илүү цагаар ажиллаж чинь, хин үр дүнтэй ажиллаж чинь, хэдэн цагаар ажиллаж чинь. Тэндээсээ хамаарат бидний цалин тооцогддог те. Тэнгүүт яг арилжаараа ороод ирэхлээр энэ яг 100% эсрэгээрээд байхгүй. Яг эсрэгээрээд. Их долоон арилжаа хийгээд байх тусмал чи чартныхаа хөдөлгөөнийг ойлгохоо болоод ирнэ. Хэд олон арилжаа хийгдсэн бидний алдах магадлал олон болоод ирнэ. Хүн олон алданд, хэр олон алданд тэр чинээгээрээ сэтгэл зүй докторгүй болж эхэлдэг. Сэтгэл зүй докторгүй болж ирсэн хүмүүс ардаас нь яадаг. Overtrade хийгээд, gamble арилжаанууд хийгээд, дөрмийн бус арилжаанууд хийгээд хамаагүй арилжаа хийсээр хагаад нэг өдрийн дотор дансаар таашдаг. Тэгээ ингээ бодглохоор одоо нэг жоохон тий ахаа ингээд дээ штэ гарч ирдэг та. Дунгууд яг энэ логик дээр тулгуурлаад биднэрт арилжааны дүрм гэж байдаг тийм үү. Өнөөдөр дунгууд яг энэ дээрээс үүдэлтэй л яагаад хүмүүс арилжааны тий том мундаг profitable ашигтай трейдерүүд мөнгөний дүрм ч гэдэм арилжааны дүрм план өнөөдөр би тэтэй арилжаа өнөөдөр би ганцхан Нью-Йорк арилжаа яагаад тийм гаргаад гэдэг чинь ердөөсөө өөрийнхөө хамгийн сайн ойлгодог тодорхой хэмжээний цаг хугацаанд зөвхөн идэх арилжаа тухайн өдөртөө хийвлээ нь үүсэхгүй бол хийхгүй те хийгээд арилжаа хийгээд явж байгаа. Өнөөдөр л гэхэд YouTube-аар ороод харах юм бол market maker trader market maker моделийн арилжаа гэдэг те trader видео оруулсан байсан. Нөхөр 10-аад өдрийн хугацаанд 3 хан арилжаа хийсэн 3 хан арилжааныхаа өдөртөө багтаад 750 мянган фандад болчихсон байна. Энэ бол мэрэгжлийн трейдер байгаад байгаа шүү дээ. Маркет мейкер. Топ степ дээр 550 мянган фанд авцсан гэсэн. Тэгээ ингээ харахаар бол бид нар бол те 10 өдөр байгаа бол баг 10 өдөрт 10 арилжаа өдөр болгон арилжаа гэхдээ нэг арилжаач нэгчээд арилжаа гээл 10 өдрийн төгсгөл тарахад заримдаа бол дансан шатцсан заримдаа бол нэг хайхтар өсөлт үзүүлэг брейк юмтэй ч гэдэг юм уу те зарим нэг жоохон ашигтай л гарсан байгаа шүү дээ. Тэгмэд энэний үндсэн шалтгаан чинь ердөөсөө бид нар шаардлагагүй маш олон арилжаанууд хийгээд байна л гэсэн. За тэр шаардлагагүй олон арилжааг багасгахын тулд биднэрт мэдээж дүрм хэрэгтэй. Дүрмийг гаргачаад дагна гэдэг нэг бас нэг хэцүү шаардлага. Миний хувьд бол дүрм бол аюу ингэ штэ. Би зөвхөн Nasdaq арилжна. Яг би бусад пэрүүд арилжиж чадна. Гэтэ би Nasdaq дээр л төлөрмөр юм те. Миний хувьд надад арай илүү анхны дотно. Ялтан дээр арилжиж чадчихад би pound yen ч гэдэг юм forex-ийн пэрүүд дээр арилжиж чадчихад. Гэтэ би бүгднийг харах юм бол миний тархины одоо ачаал дихгүй. Тэр бол нэг. Тэгээ дээрэс нь би чинь intraday scalp гэдэг учраас энэ олон хосолдом толгой эргээд үр дүн баг гарна штэ. Тэгэхээр миний дүрмний хувьд бол хамгийн ихэнд би зөвхөн Nasdaq-ийг арилжна. Би зөвхөн Nasdaq-ийнхаа чартан дээр л төлөрмөр. Хоёр дахь нь болохоор
Би зөвхөн Нью-Йоркийн сешн дээр л арилж байна. Nasdaq дээр маркет 30-аас нэгдснээс хойш арилж байна. Тэр дундаа би зөвхөн макро цагаар л арилж байна. Цаг шилжихээс өмнөх 15, цаг шилжсэний дараа 15 минут. Тэгвэл Нью-Йоркийн сешн дээрх надад AM сешн дээр хоёр макро байгаа. Нэг нь 9:45-аас 10:15, нөгөөх нь 10:45-аас 11:15-ын хооронд хоёр макро. Энэ хоёр дээр надад стап бүхгүй бол бид өдөрт арилж байгаа хгүй гэж. Стил би яг мэдээж хаяада 4-ийн зөрчсөн арилж байгааг хийдэг. Гэхдээ арцсангүй 4-ийн дагуу арилж яадаг учраас үр дүн бол ашигтай байгаад байна. За 3-дугаарт Нью-Йорк дээр. За тэгээд зөвхөн надад те ордог арилжааны сетап байна. Би ICT Smart Money концепцээр bias-а тодорхойлоод bias-ын дагуу оролтоо хүлээнэ. Миний оролтоо өгдөхгүй бол би тэр өдөрт ер нь аль болох оролт хийдэггүй. Үсрээд нэг оролт хийвлээ. За тэгээд 3-дугаарт надад эрсдлийн дүрэн байгаа. Би дансны фандын дансан дээр 2%-аас илүү хөтрүүлдэггүй өдөртөө. 2%-аас нэг 1%-аас илүү хөтрүүлдэггүй өдөртөө. 50,000 фандын дансан дээр чинь $1 чинь $500 шүү дээ. Эндээс илүү алддаггүй. Та миний топ степ руу журнал руу ороод харахад ерөнхий бол харагдаж байгаа. Өнөөдрийн оруулсан видеон дээр ч гэсэн байгаа тийм. Дөрмийн дагуу арилж байгааг хийх хэрэгтэй. Өнгөрсөн сарын үр дүнг харалт. Хамгийн их алдагтай өдөр нэг $530 л алдсан байна. Тэгээ ерөнхийдөө 500-аар капиталтай доош 300. Тэгээ эрсдлийн дүрмээ барай явж хахад ерөнхий win rate нь 50% байсан ч гэсэн токен ашигтай гарсан байгаа байхгүй тийм. Яг нийт саяных бол түрүүчийн 7 хоног гэсэн байна. Түрүүчийн одоо сарын хугацаанд бол 61% win rateтэй. 60% win rateтэй нэг хэрцээ 1.5-тай $200 ашигтай би гарсан байгаа байхгүй. Тэнгууд яг надаас амар өндөр үзүүлэлттэй win rate нь 80%-тай 90%-тай хүмүүс байдаг хэрнээ profit factor буюу risk reward нь нэг хэрцэн 3 мууртай байдаг хэрнээ сарын төгсгөл дансааш татсан байгаа хүмүүс байна. Бид нар ердөөсөө л яг энэ дүрмээ дагдаггүй зуршил байдаггүй. Тэгвэл яг энэ зөв дадал зуршлыг хэрхэн яаж өөр юм болох вэ гэдэг ердөөсөө аюу амархан. Дадал зуршил дээр ерөөсөө л хитгэн зүйл байгаа. Хитгэн зүйл байгаа. Тухайн дадал зуршил дээр нэгдүгээрт нь журнал байна. Өнөөдөр би ямар арилж байсан бэ? Мэдээж хүн болгонд өөрсдийн гэсэн арилжааны дүрэн байгаа. Өнөөдөр би хэдэн арилж байсан? Арилжааныхаа дүрмээ дагсан уу? Өнөөдөр арилжаан дээр макс хэдэн арилжаа хийх ёстой байсан хийсэн үү тэрийг? Өнөөдөр би тогтмол эрсдлээ барьж чадсан уу? Ингээл бол. Миний хувьд бол те өдрийн журнал дээр бол нэг юм ба. Би арилжаа хийж байгаа өдөр болгон ядаж тухайн өдрийн хойш нь 7-оос илүү цаг унтсан байх шаардлагатай надад. Тэгжиж би бүрэн дахин ашиглаж чадна. Тухайн өдөртөө би нэг жоохон ч гэсэн дасгал хөдөлгөөнийгөө булчингаа хөдөлгсөн байх хэрэгтэй. Тэгжиж би нуруучлахгүй чартныхаа харц сууж чадна. Би pre-market analysis буюу те маркетинг хийхээс өмнө 30 минут шинжилгээгээ хийсэн байх шаардлагатай. Хаана ханш маань яаж явж байгаа гэдгийг би мэдчих хэрэгтэй гэсэн. Тэгжээж би ашигтай арилжаа хийж чадна. Өнөөдөр би bias-а тодорхойлж чадсан уу те? Тэр зөв буруу байх нь хамаагүй. Тодорхой bias-тай би арилжаанд орж байгаа. Bias гэдэг чинь чиглэл гэсэн үг шүү дээ. Өнөөдөр би тодорхой чиглэлтэй арилжаанд орж байгаа юу? Ямар ч тодорхой чиглэл байхгүй өнөөдөр зөвхөн шууд 1 минутын чарт гаргаж ирлээ маркетинг дээр арилжах юм бол окей алуулаа шүү дээ. Чиглэл байгаа юу чиглэл байгаа. Тэгвэл би өнөөдөр стапа бүртгийг хүлээх ёстой те. Хүлээсэн. Надад 2 макро байгаа. 2 макро байгаа юм чинь надад максимум 2 арилжааг сонголтлоо гэсэн. Өнөөдөр би 2 арилжаа хийсэн үү? Хийх ёстой. Би хэдэн арилжаа хийсэн бэ? Зарим өдөр нь 1, зарим өдөр нь 2. Тэгээ өнөөдөр ашигтай гарсан алдагтай гарсан гэдэг. Хамгийн чухал нь тогтмол эрсдлийн менежмент барьсан. Энэ болгоныгоо өдөр тутамдаа хийгээд явж хахад өнөөдөр та ашигтай гарна уу, алдагтай гарна уу ердөөсөө хамаа байхгүй. Яг энэ процессыг л та бүрэн гүйцэд хийж явах юм бол өнөөдөр алдвал баг та энийгээ зах зээлээс гарах хэрэгтэй. Fuck it. Би өнөөдөр хийх ёстой юм хийсэн. Шаардлагатай зүйлээ хийсэн. Эний чиглэлийн дагуу явсангүй. Өнөөдөр би алдагтай гарсан бол магадгүй таны хувьд бодох ёстой зүйл нь би юуг арай илүү чанартай хийх боломжтой байсан. Би юуг арай илүү анхаарах ёстой боломжтой байсан. Тэр зүйлсээ журнал дээр тэмдэглэсэн байхад дараачийн арилжаан дээр угаасаа хүссүүсээгүй сайжраад яв. Тэгээ ингээ харах юм бол яг эн чинь нөгөө нэг үр дүн дээр анхаарах биш процесс дээр анхаарах юм болчиход байгаа байхгүй. Та яг энэ нэг арилжаан дээр те би бол одоо сая бол нэг ч арилжааны яг те энэ сетап дээр ингэ гэж яриаггүй шүү дээ. Тэрсээ нэг арилжаан дээр $100 хийнэ гэсэн юм нэтер байхгүй байгаа шүү дээ. Тэр яг энэ миний арилжааны процесс нь л юм байгаа байхгүй. Тэгээ ингээ явж хахад л угаасаа хүссүүсээгүй мөнгө нь танилаа урсаад ороод ирнэ. Таад одоо өөртөөсөө асуугаад үзээрэй. Би яг энэ хэмжээнд журнал хөтлөж чаддаг уу? Яг энэ журналын дагуу би явдаг уу? Би яг дүрмээ дагаж арилждаг уу?
Хэрэв үнэхээр та тэгж арилжаад үнэхээр та тэр дундаа consistently risk буюу те тогтмол эрсдэл бариад явхад та угаасаа хүссэн үсээгүй сарын төгсгөлд их биш юмаа гэхэд алдагдaltaгүй ашигтай гарах байхгүй. Тэрийг л тас анхаарах хэрэгтэй. Үнэхээр л та арга барил чинь өөрийн болцсон. Үнэхээр л та арга барилаа сурчихсан. Өөрийн гэсэнтэй тогтмол эрсдлийн дүрмтэй тэр өөрийн гэсэнтэй нэг жоохон сахилах баттай байхад л та ашигтай гарчих гээд байгаа байхгүй. Манайхан дасааш таагаад байдаг. Тэр та өөртөөсөө сайн асууж үзээрэй. Тэгээ надаас жоохон нэг тэнэг асуулт ирдэг. Би дансааш тачлаа надад зөвлөгөө өгөөч. Би яагаад алдчихваа гэдэг. Тэгсэн хэрнээ алдсан шалтгаанаа надад хэлээд өгдөө. Би энэ дээр ингээд амар өндөр эрсдэл гаргачлаа гэдэг. Би тэгээ жиний наад алдсан шалтгаан чинь наад чи ил вэ штэ чи алдсан шалтгаан мэдчихэж штэ яа надаас амар навшаа асууад байгаа юм бэ утгаа. За хэлхий жоохон уншлаа. Энийг мэдчихэж яагаад надаас асууад байгаа юм бэ? Зүр энийг засчаа штэ энийг болж штэ. Тэг мөнгөн дээр анхаарат л да. Процесст анхаарал та. Сураагүй байж бити ингээд те зах зээлийг өөрийн бүрэн болгоогүй байж бити арилж л да лайв дансаар. Бид демо гэдэг юм байна штэ. Арга барилаа сурахын тулд бид нэр демо гэж сайхан юм байна. Арга барилаа сурсны дараа бид нэр лайв аккаунт, хувийн данс гэж гоё аккаунт нээж болно штэ. Тэг баг дансаар $100 цэнгэлж болно штэ. $100 цэнгэлчээд та маржин шахалахгүй штэ. Бүр 0.100-ны 1 лотортой мөнгөн дээр анхааралгүй яг арга барилынхаа тэ сэтгэл зүгээ баттгаад нэг гоё ингээд тогтмол хэдэн сар арилчих л та. Бити мөнгө хүлээлтэй. Би яарж ажилласаа гарал та. Дүрмээ даgal та. Энэ бүх процесс бид нарт дээр ингээд өөртөө мэдчихэж байгаа гэж хийдэггүй байхгүй юу? Энэ яагаад хийдэггүй байгаа юм гэдэг чинь энэ дадал зуршлыг та өөрийн болгоогүй байгаа байхгүй юу? Тэгээд дадал зуршил өөрийн болгоогүй байгаа юм чинь яах юм? Ерөөсөө энэ процессор анхаарахгүй үр дүн дээр анхаарат нь шүү дээ. Мөнгөн дээр л анхаарна шүү дээ. Баг өнөөдөр би энэ дээр алдчихлаа гэж тэрийгэ тэмдэглэхгүйгээр тэгээ за би дахиж энэ алдааг давтахгүй гэх юм бол баг энэ чи давтчихл тарах чи аль хэдийн энийгээ давтгаа давтчих штэ тий. Нэг алдаагаа 5 дахь удаага давчиж яа дахиж энэ алдаа гарахгүй гэж толгоонд болилтоо жоон залхаач. Алдхаасаа залхаач. Окей. Энэ арилжаа хийгээд байгаа болохоос мөрөдөө толон толоогүй штэ. Тэ? Тэр бүгдээрээ яг юу хийх ёстойгоо мэддэг байхгүй юу? Нэр арилжаан дээр орсон бол тэ таамагийн дагуу стоп лоссоо хамаагүй доошоо зөөж дээшээ зөөж болохгүй мэдчихэж байгаа. Ашигтай гарч байгаа бол шунталтай ш дээшээ типигээ зөөж болохгүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэгсэн ирнэ л бид нэр зөөгөөд итдэг. Энд чинь ерөөсөө л өөрийн гэсэн систем, өөрийн гэсэн дадал зуршил байхгүй, ямар нэгэн журнал хөтэлдэггүй нийл үйлдэл байгаа байхгүй. Хааkin тодорхой хэмжээний журнал хөтэлдэг хүн бол нэг удаа гаргаж алдаа гаргаж болно, хоёр удаа гаргаж болно, гурав дахь удаага те зөв өсгөөч одоо ингээд энийг тэмдэглээд явж байгаа юм чинь ингээд толгоон дотор далд хомсор чинь мэдэгдэн штэ. За өсгөө чи ингээд нэг типигээ зөөхөрөөл нэг ашиг авах хэрэгтэй байсан газар ашиг авчихдаггүй тэгээд брейк юм болдог шүү, сэл болдог шүү гэдэг те. Өсгөө чи нэг стоп лоссоо зөөгөөд ирэхээр л хийх ёстой эрсдлийнхаа хэмжээнээс өндөр эрсдэл хүлээгээд шаардлагагүй алдагт хүлээдэж шүү. Тэмдэглэгдээд явчихдаг байхгүй юу? Үнэхээр fucking та ингээд энэ болгоныг хөтлөөд ашигтаа орохгүй бол тэгэл тэр чинь таны арга барилын л асуудал байна шүү дээ, тий. Арга барилаас хэлчихэл доо. Тэгээд дахиад яг энэ процессоо дахиад хийгээд үзэлтэй. Тийм үстэй. Үгүй юу? Тэр манайхаа ер нь сайн толгой дотор бод. Би яг арилжаа чинь болох гээд байгаа юм уу? Эсвэл би зүгээр л энэ арилжаа гэдэг юмны нэг өдөр зүгээр нэг өдрийн чарт хараад те. Өнөөдөр би яг одоо энэ арилжааг нэгээд өнөөдөр би баяжих гээд байгаа мó гэдгийг өөрөөсөө сайн асуу. Хэрвээ та өнөөдөр өөртөө баяжих гэж байна, зөвхөн өнөөдөр арилжаагаа банк холоо дээр арилжаа баяжнаа гэсэн бодолтой байгаа бол зүгээр манай серверээс гараараа ерөнхий арилжаагаа баг ерөнхий болоорой. Тэгсний оронд та баг бит тавьсан танд хамаагүй л үлцэтэй шүү. Магадлал нь арай өндөр. Сэтгэл зүгээр чи арай бага наад. Хэрвээ би урт хугацаанд ашигтайгаар яг зах зээлийг ойлгоё гэж бодож байгаа хүмүүс байвал тий. Яаж мөнгөтэй болох вэ гэж бодох биш. Яаж энэ чартыг зөв унших вэ гэдэг талаас нь жоохон хар. Энэ зургийг би яаж зөв таамаглах вэ? Ерөөсөө компьютерээр ард сууж байгаа бид нэг өнөөдөр мөнгө олох гэж байгаа ш зүгээр л яг энэ чарт яг юу хийж байна? Бид нэр тэн дээр хариу үзүүлээл, хариу үйлдэл үзүүлээл товчлоор дарахал үүрэгтэй хүмүүс аа. Ерөөсөө энэ дээрээс бид ямар ч мөнгө олох үүрэг байхгүй бид нарт. Тэгэл энэ чартыг уншаал тий доор спорт байна, дээр resistance байна. Үнэхээр спорт resistance ашигладаг хүн бол тий өнөөдөр хэрвээ хааш энэ дээр ирэх юм бол би ингэх ёстой гэдэг тий тэр хариу үйлдэлийг хүлээгээл сууж яадаг dropship байх ёстой байгаа байхгүй. ICT-гээр арилждаг бол тий тодорхой хэмжээний liquidation ханш авсан бол бид доошо ханш retracement хийхийг хүлээн
equal арилжаанд орохгүй хийлээ гэвэл fair value дээр юм уу breaker дээр хийх хүлэн тэгжиж энэ юм гэдэг шиг. Энэ болгоныхоо процессыг бид нэр төлхөө анхаарах хэрэгтэй байхгүй. Түүнээс биш fucking энэ fair value дээрээс ороод би энэ типи авах юм бол би $1 авах юм байна. Өнөөдрийн ашиг тэд байх хэрэгтэй гэж бодож байгаа юм бол арилж байгаа болоо. Тэр бараг зайлцсан дээр гэдэг шиг тийм. Үр дүндээ анхаар. Үр дүндээ битгий анхаар. Процесст анхаар guys. Процесс гэдэг л ер нь хамгийн чухал юм шүү. Нэг алдаж болно, нэг алдагталтай өдөр байж болно. Дийлээгээд та муу арилжаач юм болохгүй. Та өнөөдөр ашигтай гарч болно. Дийлээгээд та сайн арилжаач гэсэн үг биш. Энэ ерөөсөө үр дүн биднийг ерөөсөө тодорхойлохгүй. Арилжааны үр дүн ерөөсөө тодорхойлохгүй. Биднийг сайн арилжаач юм мөн үү биш үү гэдгийг яг энэ үйл явц процесс л тодорхойлно шүү guys. Өнөөдрийн ерөнхий бод зэдэг бол иймэрхүү байлаа. Асуух зүйлс гэж болно да. Зөв дадал зуршлыг өөрийн болгохын тулд та өдөр тутамдаа арилжааных өмнө энэ болгоныг тэмдэглэж яхах шаардлагатай. Тэгэхээр энэ болгон дээр нэгтэй зүгээр нь хоос нь тэмдэглээд орчих биш та. Жоох нэг ухаантайхан шиг те. Өнөөдөр би хэдэн доллар хийнэ гэж харахгүй. Өнөөдөр би чарта зөв унших хэрэгтэй шүү ч гэдэг юм. Энийг арилжаа гэдэг зүйл төр хитрхийг анхааралтай хандуулаад байна. Хийх ёстой юм мэдчихэж байгаа бол та тэрийг зүгээр л хий те. Хэд хэмжээний амар сандраал айгаал явчих болоо өнгөч болоо гэж айгаад байна. Тэгж айж байгаа бол та арилжааныхаа эрсдлийг дэндүү нэг арилжааны эрсдэлээр дэндүү өндөр риск тавиад байна. Рискэ багасга. Ерөөсөө тэмдэр та товчлуур дарсны дараа нэг те яа би зөвчөөсэй гэл яа би эсэл авчаасай гэл. Ерөөсөө тийм эмошн байж болохгүй шүү дээ. Энэ зүгээр ямар ч хэрэггүй зүйл байхгүй. Өнөөдрийн нэг арилжаа бол хизээч таныг дүгнэхгүй. Таныг яг бүтэн жилийн хугацаанд, бүтэн сарын хугацаанд дагсан те тухайн дүрмийн явсан процесс л танд мөнгө өгөх болохоос нэг өдрийн ашиг танд хизээч мөнгө өгөхгүй шүү гэдгийг маш сайн сэтгэл зүрхэндээ сийлээсэ гэж хүсэж байна. За тэгээд санал нийлж байл guys та сайхан. Стейжийн чатн дээр гоё комент үлдээгээрэй. Миний хувьд бол одоо ингээд ярих юм манд дуслаа. Сэтгэл зүйн тал дээр маахан бол нэлээд асуудалтай байдаг гэж би бол бодож байна. Аюу сайн шинжилгээ хийдэг хүмүүс бол би мэдэн тэгсээр нь ашигтаа гардаг хүмүүс байгаа. Ягаад ч нэг мэдхэд л алдагдлуулээц. Тэр ерөөсөө арга барилт чинь алдаа байгаад байгаа юм биш. Алдаа нь ерөөсөө танд л байгаа юм шүү. Таны яг энэ цэвэр дадал зуршил таны арилжааг харж байгаа сэтгэлгээ таны өдөр тутамдаа хийж байгаа үйл явцаас л хамаарч таны үр дүн тодорхойлогддог шүү. За guys. Шинэ сар эхэлж байна. Төлөөс та сайхан тархиа цэнэглээд энэ шинэ сартаа алаад өгье. Fucking зөв мөнгийг уулаад суулаад өгье. Алдагталтай гарах үедээ алдагталтай гарна. Окей, тэр бол надад хамаа ахгүй. Ашигтай гарах үедээ би ашигтай гарна надад хамаа ахгүй. Гэтэ энэ сар би ингээд гоё бүх процессоо дагаад арилжээ. Дөрмийн дагуу арилжаанд явъя. Процесс дээр анхаарай. Тэ? Бид яг ийм бодолтойгоор сайхан урагшлаа. За ингээ явахад та угаасаа ашигтай гарна. За тэгвэл өнөөдрийнхөө вебинарыг хэдүүлээ ингээд дуусгая да. Манайх асуухнууд байвал гоё үлдээгээрэй. Би саяныхаа вебинарыг рекорд хийгээд авсан байгаа. YouTube руу оруулсан. Оцорсон хүмүүсээс тэ эхнээс нь бүрэн сонсоорой. Таалагдсан бол манайхан гоё комент үлдээгээрэй.